Би ч гэдэг энд яг гинэглэж. Кино. Бүгд хүчтэй аа биш үү? LGBT төв хүн бүрт хүний эрх, шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Сайн бацхан өрхөн мөндөд сонсогчдоо Mongolian Queer podcast-ийн маань ээлж дугаар гэхэд бэлэн болсон байна гэдэг дэлхийд ороод ирлээ. Гайхав. За сайн байна уу? Хай. Юу аа. За та нар одоо ингэж яг бидний хоолгоор хин химбэ гэдгийг одоо та Шагналтай гэж бигцэн. Цаач зүүнд наа. Тий, өнөөдөр бол бүх подкастт маань оролцож исэн хөтлөгчд болон подкастны яг одоо арын алба гэж нэрлэхээр тий хүмүүс ирсэн байна. Бүгд бас харамсалтай нэрч чадаагүй. Тэгээ нөгөө арын алба гэдэг маань манайх нөгөө подкаста шивээд унших хувилбараар оруулдаг. Тэрэнд одоо их тусалдаг манай бэлгүүн ирсэн байна. Сайн уу? За тэгээ бусад хөтлөгчд өөрсдөө танилцуулах уу? Танилцуулгач тий. Хай, Зара байна. Бүгдэнд минь өдрийн. Зара яг хөтлсөн юм уу? Би Зара гэдэг баг ерөөсөө сонсоогүй. Хоёр дугаар хэлчихсэн тий. За сайн уу? Алтан баяр байна. Нэг болон 2 дугаар сизнийг хөтлөжсэн. 2 дугаар сизэн дээр нэг хагас ууслаа ирсэн ба тий. Сайн уу үлээ байна. Тэгэхээр 4 дугаар сизний шинэ хөтлөгч. Бөөх 4 сизний үзээ. Одоо дөрөв дээр явж байгаа. ганта байна. Тэгээд үе орж ирд юм уу? Гой хүмүүстэй дадаа. Харин гонтог хөтлөдөг ер нь подкаст дандаа гой хүмүүс орсон байдгийг шүү. За тэгээ ер нь бол энэ дугаарыг шинэ жилийн үеэр цацна гэж бодож байгаа. Тэгэхээр хэдүүлээ бас оролцогчдоо шинэ жилийн мэнд хүргэе. Үгүй яг шинэ жил болоогүй байвал бас хүргий яваач шүү дээ. Шинэ жилийн үеэр ерөө олон хүмүүстэй дугаард юм шүү. Найдлагын шинэ жилээр манай Mongolian Queer podcast-ийн хамбуунаар орж исэн. Тийм тэрүүгээр нөгөө аягүй гоё асуулт асуусан шүү дээ. Шинэ жилээр ямар бэлэг амар байгаа вэ гэд тэрийг дахиад ярих уу? За бадаа тий. Юу өчигдөр хөтөлбөрийн гацуурын гэрэл болсон. Тэгэхээр бид нар бол яг дөнгөж шинэ жилийн уур амьсгал орж эхлээд байж байгаа үед подкаст хийж байна. Тийм байна. Өчтөр амар гайхсан шүү дээ. Яг циркэс гараа явж ирсэн чинь ихтлгүүр ялах гэж зүудээ. Шинэ жилээр ямар бэлэг авмаар байгаа вэ? Зүгээр байл. За шууд нэр цохол асуучлаа. За зороос асуу. Чи шинэ жилээр ямар бэлэг авмаар байна? Би ч гэдэг энд яг гинэглэж. Кино. Бүгд хүчтэй аа биш үү? Гэтэ яг өнөөдөр зүгээр хөтлөгчд бүгд бас цуглаад зочноор орж байгаа нь сонирхолтой шүү дээ. Хүмүүс бас тэр болгон мэдтгүү. За ер нь бол яг энэ дундаас гонто бит хоёр яг өөрсдийнхөө түүхийг ярьж орж исэн. Үүлээ саяхан сингл байх нь гэтээ ганц бие байх нь гэсэн орсон тийм байгаа. Тэрнээс бусд нь одоохондоо харахандаа бас түүхээ өгүүлж ороогүй байгаа. Тийм болохоор манай сонсогчдод илүү сонирхолтой байгаах гэж бодож байна. За би л хэлээ да. Би энэ жил шинэ жилээр тэгээд айгуу гоё юм бодож исэн юм аа. Мартчихжээ ёо. Гоё юм хэлчих юм шигсэн. Дааж мартцсан гэж. Гэхдээ би шинэ жилээр ерөнхийдөө өөртөө утас юм уу, ноутбук авах боломж ч юм уу, тийм юм уу гэж бодоод байгаа л та. Ямар мөнгө? Яг тэ лизинг ч юм уу, эсвэл амар шийдэх ч юм уу, тэрнээс би чи ингээл гороогоо нэг мяа уцтайгаа яваад тэг ингээл гацсан ноутбуктэйг стресстэй яваад идэв штэ. Тэрэндээ амар том шийдээл гэж бодоод байгаа. Гэтэ шийдэггүй л. Гоё юм байна. Тэгэд энийг сонсон ноутбук бэлгэлэхгүй л хата. За дараагийн. Үлээ яг бэлэг авмаар. Найзлаа авчлах уу? Насан туршдаа хажуудаа нэг хар юмтай байж үзье. Заавал хар гэж шүү. Цагаан хүмүүс битэлгээр. Юу хар гэж задраа. Хар устэй байвал сайн л дээ. Би яа юу бэлэг тавмаар. Надад бүх юм байна л та. Мөнгөний ажил орж ирмээр байна. Надад гоё тийм мөнгөний халтур бэлгэлж болох. Бага. Би нэг саналтай байна заяа. Би дэмждэг. Энэ удаа тамах шаардлагагүй. Тийм дизайн гэрэл зураг одоо юу гэдэг видео тийм юм хийдэж шүү. Шинэ жилийн. Жилдээ манай хамтлагийг тоглуулж болно шүү. Би тийм амар. Хамтлагтай юм уу? Тийм амт үгүй хамтлаг. Тийм. Тийм. Манай хамтлагийг бодлоцоорой.
Би болохоор өөртөө юу ч хүснээргүй. Хамгийн гол нь ээжтэй нэг хөрөнгө хүсэж байна гэдэг. Би болохоор одоохондоо сайн мэдгүй л дээ. Гэтэ энэ яг шинэ жил дуусны дараа болох юм шиг юм л да. Ерөнхийдөө бол 12 сарын сүүлийн 7-нд маань хичээл амарч байгаа байхгүй юу? Тэг би яг сар амарна. Тэгээ 2 сард хичээл орно. Тэг би ер нь 1 сар байх хугацаанд Япон явмаар байгаа. Тэг боломж нь байвал найз өхөн дээр чичих бол ерөнхийдөө бол би дээр салцсан. Гэтэ ерөнхийдөө бол байнга холбоотой байдаг болохоор ерөнхийдөө тэг Японы дэг хөдөл олцж байгаа. Тэгээд тийм болохоор тэр нь шалгалтай зүйл гэх юм бол надад ерөнхийдөө бол Монгол хэрэгтэй байгаа. Анхсын филдийн зардал гэсэн үг тийм. Дараа шинэ жилийн бэлэг гэж мөнгө өгөөрэй. Эсвэл нь энэ ирж олно шүү Монголд гэж өрж ийн. Сонсдог байгаа. Таваа. Хим бэлээ. Ослоо тааглаад сонсоорой гэж. Би нэг шинэ жилээр уг нь жил болгонд яг хүссэн бэлэг авчт юм а дандаа л би амар гоё өвлийн өмнөөс бэлэг авах хүсдэг. Жил болгон л авдээ. Ямар нэгэн байдлаараа. Тэгээд энэ жил болохоор би амар олон тэмцээл материал явуулсан. Тэгээд материалын хариунууд эхнээсээ эхлээ гараад нэг ч тэмцээнд төрүүлээгүй. Нэгдүгээр шүндээр сэнцгүй байгаа. Тэгээд одоо нэг сая бараг нэг сарын турш нэг эдэм шинжилгээний ажил хийсэн. Тэрний хариу гарах хэрэглээгээд тэмцээсэй гэж хүсэж байгаа. Надад нөгөө нэг одоо нэг мөнгө сөнгө хэрэг чухал нэг тийм хүний хэрэглэж байгаа юм шүү дээ. Нэг чухал шиг. Баяа юм байна. Баяа ханар л ингэж Суултаа жоохон суур мөнгөтэй. Бүгдээрээ суултаал мөнгөгүй болчихсон сая. За тэгээ би ерөнхийдөө бас нөгөө баяр хүрэх гээд ерөнхий подкаст маань яваад жил гаруй болцсон амжилттайгаар ингээд байнгын сонсогчдтой болсон бас сонсогчдод баярлалаа. Тэгээд энэ багийг бүрдүүлж байгаа хүмүүстээ баярлалаа гэж хэлгээд. Тэгээд би бас Кенед баяр хүргэмээр байна. Яг ингээд төвд ажиллаж орж ирсэн цагаасаа ингээд эхлээд ингээд өмнө нь бол queer podcast team яг сайн одоо нэг шиг эрчтэй явдггүй ингээд хаягдсан, хоцрогдсон ингээд итгэхгүй болцсон байсныг Кена маань авч яваад тийм айгуу гоё тренд болтол нь ингээд тэгээ бас өргөжүүлээд одоо унших хэлбэрээр гаргадаг ч юм уу тийм айгуу гоё системтэй авч явж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа Кена. За одоо ингээ подкастынхаа түүхүүдээ хэдлээ ярьцгаая. Тэгэж игээд ерөнхийдөө бол анх Аги бит хоёр яриад тий Аги санал тавиад тэгээд тгий гэд эхлүүлээд явсан. Эхний хэдэн дугаарт бол Аги хөтлөгч игээл явж ирсэн. Сүүлдээ манай Агиж завгүй болсон. Тэгэл би за гэл тэгээс өөрөөр хөтлөгчтэй аваа сонирхолтой байх юм байна гэл хөтлөгч нараа ураад одоо бүр өнөөдөр чинь бүр 2 ч ирээгүй шүү дээ яг багаас тэгээд 8 л олцсон байна. Одоо энэ талаар таидас бас сонсъё подкастын талаар ч юм уу. Бид нэг анх подкастыг болохоор зөв подкаст дөнгөж эхэлжсэн үе шүү дээ. Хүмүүс дөнгөж аналог гэдэг подкастыг мэднэ. Өөр хэдэн ч гэдэг юм хэд хэдхэн подкаст байдаг. Одооных шиг яг нэг амар олон подкаст байгаа. Хүн болгон дуртай сэдвэрээ яриад тийм байдгүй. Ялангуяа queer хүмүүст яг нэг өөрсдийнхөө яг миний үеийн хүмүүс юу хийдیں۔ Манай үеийн хүмүүс яг яаж гадуур болцдیں۔ Тэ би яаж ээж авдаа хэлүүл зүгээр ин гэдэг айгүй тийм мэдлэг байхгүй. Тэгэл энд ирж уцаар ярих нэг хэцүү, хүмүүстэй ярилцах нэг хэцүү, айгүй хэцүү байдал байгаа шүү дээ. Тийм болохоор анх Кенавт ямартай ч юм подкаст хийгээд үзье. Эхний хэдэн дугаараа хийж итэл цаашаа болох байлгүй тэгээд. Тэгэл Mongolian Queer гэдэг нэр зүгээр л нэг хөтлүүлж үзчихсэн байхгүй юу? Нэг хүнээр зүгээр эхлэлийн тавиулж үзчихээд Mongolian Queer podcast ингээд хурж ийна гэх. Тэгэхэд яг нөгөө нэг за ингэж нэрлэлч дахиж хэлэх гэжлээ маягийн юм яриад хэлсэн шүү дээ. Тэгээд эхний хэдэн дугаарт хүмүүс амар гоё сонсоол аваад тэгээд би ч нэлээд шүмжлүүлдэгс амар чанга инээж ийн ямар чанга ярдээ нөгөө хүнийхээ хоолойг давж инээж ийн гэдэг юм уу яг тийм юунууд сонсоод жоохон нэг хэсэг фейлдээд тэгээд хүндрэлтэй тал нь гэвэл нөгөө ярилцах байгаа хүмүүс маань нэгт ярилцах байгаа нь би сайн мэдэхгүй. Тэгээд асуултаа маш их ингээл өдөржингөө бодож ингээл Кената яах вэ ийхүү гэл тэр чинь бараг нэлээд олон хоногийн ажил болдог. Тэгээд асуултаа гаргачаал дараа нөгөө хүнтэйгээ ярилцахдаа яанаг эвгүй байдалд орж байлаа гэж яриадаг. Тэгээ нөгөө хүмүүс маань юусоо цагтаа ирдэггүй бараг л ирдэггүй айгүй ховор. Бид хоёр чи яг нөгөө нэг амар сайн цаг барьдаг хүмүүс болохоор ингээд нэгээс 2 цаг хүлээн заримдаа бүр ингээд орой хүлээгээд 90 гэсэн чихүү хүслээр хүлээдэг. Тэгээд өстө тэр хүлээсэн дугаарууд манаас амар олон хүнд хүрдэм юм шиг санагдсан. Гэтэ ер нь бол нэлээд том тийм төвчээр шаарддаг ажил юм шиг санагдсан. Гол нь юм ихлүүлэх амарх нь тэгээд тууштай авчих хоёг барьсан шүү дээ. Ямар ч өдөр төвчээр цаг. Надад
бас шал дэлхийн юм ирэх гэж байгаа шүү. Зоро хин Алтанбаяр хоёрын хоолой амир профешнл санагддаг тийм мэрэгжлийн хоолой тий. Скриптэй хоолой. Сайн бацхан хүмүүс сонсогч та. Тэгэхээр бас тий гоё юм аа. Энэ уг нөгөө утсаар бичих ёсгүй байсан бохгүй юу? Анхны подкастууд хин шүрээ бид нарт нөгөө нэг FM-д ажилладаг. Тэгээд бид нөгөө шүрэгийн FM дээр очиж хөтлөх хүн зорилготойсэн байхгүй юу? Тэгээд шүрээ маань яг подкаст хийх боллоо гэж ажиллаас гарцгаах. Тэгээд утсаар бичдэг болсон доо. Гэтэ яг юу л юм бэ л тээ. Мэргэжлийн миг энэ төр байхгүй ч гэсэн бид хэд аль бол нөгөө бас сонсогчтой үнэлээд аюу чимээгүй орчин сонгодог шүү дээ. Бүр төвийн ажилчдыг подкаст хийх үеэр нь гаргадаг. Өнөөдөр подкаст хэдээс хийнэ бүгдээрээ энэ хооронд гадуур ажилладаг ч юм уу иш тарьдаг. Тэгсэн болохоор амар ядахтаа нөгөө сонсогчд маань тэрдээ шуугаан байдгүй. Тэгээ нэмээд эдитлэгтэй нөгөө нэг шүлсээ татсан ч юм уу ханайсан энэс нэг тийм хүндч юм гарна шүү дээ. Тэр мэрийг бол бүгдийг ингээд түүж хасдаг. Тэгэхээр яг хэрвээ орсон байвал хамаагүй баг оруулсан юм шүү. Кена хөргөм зэрэг янзлаад сууж ирсэн дандаа. Айгуух олон юм сурдлаа. Тэгээ Кена жишээлбэл видео ингээд бичлэг цасаа сурцсан ч яг чинь тийм. Түрүүнд дурдсан айгуу айгуу сурсан шүү. хацаа компьютер дээр янзлдаг гэж. Их л завдаг юм дөө гэж үзсэн. Тэгээ манайхан гэтээ яг энэ даа хүмүүс үүлэгийн хөтлснэг одоохондоо сонсоог байгаа. Тэгэхээр яг энийг цацж явах үед манай сонсогчдоос үүлэтэй нэлээд танил болчих واخ. Тэгээд санал онлоо бас хэлээрээ. Бид нар ер нь бол айгүй нээлттэй хүмүүсээс өөрсдөө подкастт ормоор байна гэж хэлэхэд нь аль болох оруулахыг хичээдэг. Ийм сэдв сонсомоор байна гэдэгт нь бас тэр сэдвт нь тогтсон подкаст хийх хичээдэг. Хажуугаар нь зөв мэдлэг өгөх хичээдэг гэл. Тэгэл үнэхээр бас бидний шүүмжлүүл бас хүлээж авна ш. Яг уу мэдээж ихэнд хэцүүлтэй. Тэгэл за гэл Зөв шүмжлээ. Тийм. Нөгөө нэг хүний эрхийн активистуудтай ярилцсан ч гэсэндээ өөрөө нөгөө санаандгүй заримдаа ингээд алдаа гаргачихдаг байхгүй юу? Жишээлбэл ингээд лесби хүмүүсийн эрхийн төлөө би ингээд ажиллаж байна, гомо хүмүүсийн эрхийн төлөө ажиллаж байна гэдэг тэгдэг байхгүй юу? Тэрийг нь бид нэр айл болох ингээд хасаал оруулахыг хичээдэг. Ер нь нөгөө нэг амар олон хүмүүсийг тэгж ярьдаг. Тэгэхээр тэрийг нь айгүйх засдаг. Тэгээ би ээжсэн би хөтлөө явуулчих. Тэгээд та нарт хамгийн гоё дугаар нь аль нь вэ? Сонсч ирсэн дугааруудаас ч юм. Хамгийн анхны хосын дугаар гарч ирсэн. Тэрийг сонсчоод яг тэр биш хэрэгтэй. Тэ Америкт амьдардаг. Тэ яг тэрийг сонсчоод за энийг хийгээл Канада бараг жил ярьсны эцэд энэ 100 тэрийг ганц би жил яриа үстэй. Подкаст цацтай жил болчихсон. Бараг жил гэж байгаа. Тэр хоёрын дугаар аягүй гоё гэсэн. Данч одоохын орлоо би сонсч ямжаагүй байна. Тэ амар гоё юу. А? Тийм чи үтлээ. Одоо зороо ирсэн. Тэ та уцаар Эл хосын дугаар гэхээр гээ хосын дугаар. Тийм. Бид хоёр Кенатай сая бас элээ явж уулзсан. Гэрэлсэн байлээ. Гэрэлсэн байлээ. Яа тийм нэрээ мө. Нэрээ хойлсон. Тийм үү? Nice. Хог би баяр үргэлж. Үгүй амар зарлаг байгаа шүү. Тэгэхээр тэр хүмүүст мэдээгүй юм шиг сонсогчтой хэлж байгаа. Миний хувьд яг нөгөө нэг өөрөө хөтөлсөн дугаараа ч юм уу ерөөс сонсч чаддаг, өөрийнхөө хоолойг сонсч чаддаг. Тэгэл яг нөгөө нэг хамгийн дурсамжтай үе нэгсэн чи Кенет дээр хоёулаа нэг айгу онцгүй үедээ нэг подкаст хийжсэн байхгүй нэгнтэйгээ ярилцсангаа подкаст хийгээд тэр подкастын бараг 70% нь цацагдаагүй. Гэхдээ ингээд подкаст явж байгаа юм шиг мөртлөө бид хоёр өөрсдөө ингээд сэтгэл зүйчтэй LGBT төв хүмүүрт хүний шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Зэсэн нэг айгуу гоё юм. Ингээл тодорхой уудлаад бүх юм яриад бид хоёуланд нь л бас жоох хэцүү байсан. Тий нөгөө Гонтогийн подкастыг санаж байгаах бүр амар уртахгүй юу? Бид хоёр ч мараг цаг гаруй ярилцсан байсан. Тэгээд юу захасж байгаад эхлээд яг Гонтог өөрийгөө хүлээн зөвшөөрсөн тухайн гаргая гэд цацсан тэр бас амар олон хүнд хүрсэн. Бай хүмүүс ч бас аюу их сонсд юм бэлээ. Тэр подкастын бас хамгийн гоё юм манай стрит ингээд холтцсон ч юм уу намайг ойлгодгүй найзууд тэрийг сонсоод надтай эргэж холбогдоод яана sorry гэж аягүй олон хүн уучлалт байсан. Тийм тэр нэг гоё байсан. Ахиж шүү ахиж. За бид тэр Монголын нийгмийг өөрчилж чадчих гэж байна. би Чи баг бүгдийг нь битсэн болохоор бол бүгдийг нь аягүй детальтай мэдчихэж байгаа. Тэгээ би нэг амар гэтээ би бүгдийг нь сонсоогүй. Гэтээ тэрмээ сонсноо надад цөөр нөгөө нэг сөрөн горгоод хүний усан байгаа аягүй таалагдсан. Тэгээд яаваа ихэнх подкастууд юу нэг 20-оос нэг
та нөхөн тамир байдаг юм гэсэн чинь түрүү орон дугаар юм бол түлхэн дэвнээс байхгүй. Тэгээд даан самчгаад яатаа ус тийм дээ гэж батсан байхгүй. Тэгээд би ингээд автосан сандаж явж байгаа нэг мэдчихэл болсон. Тэгээд яагаад вэ гэхээр ингээд сонсоход айгүй нэг ятаргаатай биш те. Зүгээр ингээд болоод тэр надад айгүй гоё санагдсан. Тэгээ их хот тэр хүнийг өгнө. Би тэр хүнээ тэгэхээр өөрөө айгүй мэдлэгтэй болж байгаа байхгүй. Би тэр хүнийг би шал өгөөд авч ирсэн. Тэр хүн чинь шал өгөөд хүн байсан нэлээ. Тэр надад таалагдсан. Тэгээд яг шивтгэн юм уталгүй гоё. Тэгээд нөгөө шивж явахдаа нөгөө шивж байгаа мартчихдаг. Сасасаа би ч нэг шивж байгаа юу? Гэн санаад тэгээд дахиад буцаагаад юу нэ тэгдэг. Юундаа дандаа тэгдэг. Миний яриаг шиг хэцүү байна. Би ч нэг юм аягүй олон татаж хэлдэг шүү дээ. Би тэгээд шивхтээс бас хүмүүсийн өмнө хавч бичсэн шүү дээ. Тэгээд нэг одоо ч юм уу тэгэл гэх юм уу яг ярихдаа за тэгэхээр тэгээд тэрий ч нэг юм хатад бичдэг байхгүй юу? Тамаа ямар олон хэлдэг. Тэгээд зарим хүмүүс чинь юу лээ? Ер нь бол хүмүүс аягүй тэгээд нэг үг аягүй татаж ирдэг. Тэрийг нь бичгтээ бол хатаж бичдэг гэсэн. Зараг. Надад болохоор хамгийн анхны ээл хосын дугаар юу нь бол амар таалагдсан. Йоо тэр амар хөөрхөө. Хөөрхөө ёо ингээл танилцуулсан төв хүүхэн айгуу гоё. Чи дайралмаар санагдтал авсан уу? Яа машин шүргүүлмээр санагдтал. Тэгэл би л нэг тэрний яг артлын аймын янзлманцлаа аймын дэс жүмсэл нэмж хасаал яг ядчихсан хаа. Тэгэл сонсохдоо бүр ёо ямар гоё бэ гэл дахин сонсоод тэр дугаар нь хамгийн гоё санагдсан амар дурсчтэй. Тэгээ бас ер нь ээл хүмүүсд бас тий өөрсдөө нэг амар нууж хагаад билгүү бас Монголд ч гэсэн ээл хосод идэг. Тэгээд яг ингээл хосод шиг амьддаг. Тийм бас өмчтэй түүхийг бас илтгэсэн болоо гэж бодож байгаа. Миний хувьд бол бүх дугаараа л миний хөдөлсөн бүх дугаараа л зөвхөн миний хөдөлсөн шүү гэж үгэж. надаа хамгийн эхний дугаар Мутуягийн оролцсон дугаар гоё дараа нь гей залуугийн дугаар тэрийг ер нь бол нэлээд оптын гей бол за тэрийг нэлээд олон удаа сонссон. Яг анх цацагдан гот нь тэрийг би бараг 10-20 удаа сонссон байхаа. Нэлээд олон сонссон. Яг хүмүүс яг юу бодож байна. Би нөгөө нэг гей хүмүүстэй айгуугаа ярилцаж үзхийг хүсдэг гээл анх нөгөө queer сэтгүүл хийж явахдаа ч гэсэндээ Кенаас айгуугаагаар гей хүмүүстэй ярилцаж үзмээр ана гээл тэгжээдэг. Тэгэл трансгендер залууг анх удаа подкастаар оруулж ирсэн. Трансгендер залуу гэдэг ойлголт ерөөсөн Монголд тийм байхгүй тий. Тэгээ хамгийн сүүлд болохоор нөгөө гей залуучууд гэрлэхийг хүсдэг гэдэг тэр подкастыг би 2 удаа сонссон. Тэгээ 1 удаа сонсоод 2 удаа сонсоод ер нь хүмүүс за ингэдэм байх да гэдэг нэг бодолтой болчдөг. 1 удаа подкаст сонсохоор нэг сонсоод мартчихдээ шүү дээ. Тэгээ 2-оос 3 удаа нэлээд сонсдог. Тэгээд ер нь бүх дугаар гоё байсан. Тэгээд маш олон дугаар цацагдаагүй. Ягаад гэвэл нэлээд олон хосын дугаар хийгээд хосын дугаар хийсний дараахан хосууд мас салчаад байсан. Яг маргааш нь ч юм уу тий нэг хэд хоногийн дараа ч юм нэг салчаад байсан. Тийм тохиолдол амар хэд болохоор хосын дугаар хөтлөөс айдаг. Тэгээд намайг оролцуулсан дугаараа бас цацаагүй. Би бас подкастэнд ганцаараа орохыг хүсдэг. Амар олон ярихыг хүсдэг зүйл байдаг. Энэ хөтлөгч нь ойлгож байгаа ч юм уу ч юм. Би өөрөө орохыг айгүй хүсдэг. Тэгээд манай queer театрын айгүй гоё оролцсон. Бүр ингээ олон хүнийг ингэж подкаст ингэ гэдэг өмнө тамийн ажил байхгүй юу? Хаа хамаагүй ингээ энэ тэндээс юм орж ирэл нөгөөнөө сонсож байгаа хүмүүст ч хэцүү, ярилцж байгаа хүмүүст ч хэцүү нэг тийм байдаг. Тэгээд бас хамгийн гоё зүйл нь миний арын шүлэг уншдаг хэсэг байсан. Уг нь бол тэр уламжлалт уг нь хэрвээ одоо ингэ байсан бол нэлээд гоё байсан. Ягаад гэвэл амьдрал хэрэгжүүлээ хайрыг магтуу гэдэг ном маань өөрөө дотроо маш гоё шүлгүүдтэй. Тэр шүлэг болгоныг бичих тийм түүх нь бас айгуу сонирхолтой. Тэр түүхийг нь яг шүлгийг уншиж байгаа хүмүүс айгуу тийм гоё мэдрэмж төрдөг байх. Мэдгүй надаа би шууд ингээд нөгөө санаандгүй байдлаар рандом байдлаар нэг хуц гараад шууд уншдаг байхгүй юу. Тэр нь өөрөө анх удаа уншиж байгаа хүний сэтгэл, анх удаа сонсож байгаа хүний сэтгэл айгуу гоё тийм тагцдаг байх гэж боддог. Тийм дээрээс нанараахан орчуулах чинь бүр айгуу ядарсан. Тийм Манайх номоо аваарай. Номоо хямдруулаад аваарай. Зарагдсаар л байгаа шүү гэж. Тэр ном ийм айгүй хань болдог юм жоохон гонигтай үедэд ч юм уу. Кенэ дэвч нөгөө ном маань зарагдахгүй болохоор амар сурталчилгаа явуулна. Амьдрал хэрэгжүүлээ хайрыг магтуу ном queer театр queer Mongolian юу лээ. Тэр гарыг сэтгүүл маань ингээд офис дээр зарагдж байгаа шүү. Хямдралтай өнөр аваарай гэж. Байнга сурталчилгаа яадаг. Тийм мессера яг хүмүүс авдаг. Яг агийн шиг бас яруу найраг гоё уншиж чаддгүй тийм болохоор
тэрийг жоохон зогсоодсон. Үлээр амар харсан шүү дээ. Тэгвэл яг зүгээр тийдэлтэй тэгээд одоо ном уншуулах юм шиг. нэг тусдаа нэг тийм дугаар гаргана гэж бас бодож байгаа. Тэгээ яг нэг талдаа бас дэвшилтэлтэй яг үндэ бас Mongolian Queer podcast ормоор байна гэж холбогддог хүмүүс их болцсон. Тэгээ ийм сэдвэр бас сонсомоор байна гэж хүмүүс амар холбогдоод байгаа байхгүй юу? Тийм байгаа болохоор бид нэр зарим юм хойшлуулж байгаа гэх юм уу? Жишээ нь одоо Аги, Зорог, Бэлгүүний түүх хийчихсэн оруулмаар байгаа байхгүй юу? Бүгдийнх нь түүх өөр өөрсдийнхөө сонирхолтой гоё штэ. Гэхдээ одоохондоо нөгөө сонсогчдын юм урагшлуулад тэгээд яг та нар байж лах юм чинь. Та нар хаалттай тэгээд байгаа шүү гэж хэлмээр нь. Тэгээ надаа нэг ийм юм айгүй их олон болт нэг LGBT төв сайн нар ажиллагээд биш одоо баруун 2 жил гараа болчлаа шүү дээ. Тэгээд подкаст хөтлсөний дараа ч ингээд жүжиг тоглосны дараа сэтгүүл гаргасны дараа ингээд мэдгүй хүмүүс нэг намайг нэг өөрийгөө come out хийж ийн гэж ойлгох юм шиг байгаа. Тэгин гот айгүй чат ирдэг. Сайн нөө танилцъя гээл тэгин гот би нөгөө нэг за танилцаж болно гээл гот шууд ингээд нөгөө нэг хүн түнд асуултууд ирдэг байхгүй юу? Нэг гей хүмүүс би бинээсээ асуудаг нэг тийм хүн түнд асуултууд байна шүү дээ. Тэр асуултууд ирэнгүүт би шууд болоогчдаг. Ягаад гэвэл фейк аккаунт айгүйх орж иж тэгээд саяхан бас нэг хүн амар чухал ажилтай байгаад ингээд чи өөрийгөө дөнгөсөө илрүүлчихэж байгаа мó гэд нэг би сая нэг подкаст мэдгүй нэг юу ч хэлээд нэг юм хийсэн чинь өөрийгөө ингээд нийтэд цацчих болж байгаа юм гэд тэр хүний бас шууд бодлоо хийсэн. Тэгээд яг та тэгээд гей байна уу, straight байна уу надад өстэй хамаагүй л гэдэг. Гэтэ яг нөгөө нэг гей хүмүүс ч тэр би бинээсээ тийм амар асуултууд асуудаг. Зүгээр straight хүмүүс ч гэсэндээ тийм амар асуултыг хүнээс шууд асуудгүй гэвэл бас Facebook-ээр шууд асуудгүй гэвэл бас нэг эргэлзээтэй шүү дээ тий. Тийм асуултуудыг ч гэсэндээ айгу бодлоготой асууж явах хэрэгтэй юм шүү дээ гэж. Зүгээр мессеж шүү за хүргэж байгаа шүү. Тэгээ амар сонирхолтой заагийн руу бичдэг. Чамруу бичсэн үү? Зороо. Юу хүмүүс охтууд үгүй бичдэг шүү дээ. ча гонтороо Тийм Над руу стрейш хөтөлчихдэг. Манай найз хүн тоос бичдэг. бичдэг. За чамруу бичдэг үлээ. Би Facebook дээр байлээ шүү дээ. Өчтөрөө мэдсэн. Үгүй над руу бол за юу бичдэг. Би ганц би. Надад ч хоёлаа бүр ингэж бараг анх талснаас хойш ирж чимээ өгч юм. Над руу бол ийм дугаар сонсомоор байна. Гэтэ яг мэдээж хаяа гоё шүү. Өстой подкастыг сонсоод гоё эсэн л гэж бичнүү гэхээсэн шүү дээ. Манай найз хүн тоос айгүйх танилцъя гэж Яа, нэгсэж найз өхөнтэй хүнлүү тэгж чад. Найз охинлуу тэгж ирээд байна охтууд. Хүмүүс бичээ. найз хүмүүс хөөрхөн. Нөө. Чамаа яаж таасан гимээр хөөрхөн. Тэгээд чухал чухал. Над руу бичдэг би гайхаад идэв. Ой бас гоё тий над руу бичдэггүйгээр гайхаад ах яа. Би надад амар санагдав. Яагаад над руу бичсэн гэв би. Яагаад тийм. Хоёлаа нэгтэй байлгүй тий. Чи кул штэ бас. Үгүй би юу гэдэг боддоггүй. Бат. Тий бас нэг яг подкастэнд оруулмаар байдаг хүмүүст хэлмээр байдаг мессеж нь ингээд өөртөөхөө үеийнх нэг ч юм ингээд залуу үеийн дугаарыг айгу сонсдог. Тэгэл одоо чинь ялгарлан гадуурлтыг зогсоё гээд компанид ажлын хүрээнд ч юм айгу тийм айгу чухал хүмүүсийг айгу чухал мессежтэй подкастыг ингээд Олдохгүй хүмүүсийг дуудаад айгу гоё мессежтэй айгу чухал юу оруулах хитрхи сериусны сонсоод юм уу ерөөсөө сонсдгоо. Баг сонсоод байдаг жишээ нь болор сайхан тэгээд нөгөө олон улсын хуульч орчлон энтрийн дугаарыг хэрэг сонссон байх кино. Муу гэж бол хэлэхгүй. Гэтэ зарим нэг хүмүүсийн түүхийг бодвол арай бага. Тийм тэгэхээр энэ бол юм айгу тийм мэдээлэл өгөхөөс илүү хүмүүсийг одоо нөгөө нэг юм мэдлэгжүүлж байгаа айгу гоё дугаарууд байгаа гэдэг. Та нар хэрвээ одоо тэрийг сонсоогүй бол бас юу ч гэсэн сонсоод үзээрэй гэж хэлмээр байна. Тийм. подкаст хийхэд хамгийн хүнд зүйлүүд нь юу вэ? Я намайг яг анх кино чи хөтлөхүү гэдгээд би заа гэд яг хамгийн анх хөтлсөн 2 дугаар нь хоёулаа хосын дугаараас тэгээд сүүлийнх нь 2 нь болохоор айгуу тийм цаг барьдаг хүмүүс байсан. Амар хэцүү үт юм байлаа. Тэгээд яг хэвтээс тэр сонирхолтой байлаа л дээ. Өөрөө хөтлөн тэгээд дараа нь тэрийгээ сонсон. Тэгээд бас шивснэр нь уушин бүгд өөр мэдрэмжийг төрүүлж чаддаг юм байна. Тэргээр бол гоёсон. Тийм. Тэр нөгөө нэг анх ингээл өдөржингөө бэлддэг байхгүй нэр ингээс анхны нугаас ингээл студ яг төлөвлөгөөний дагаж юм энэ асуулт гэх. Тэгээ нөгөө нь ирэхгүй болохоор бүр ингээд шантарч мантраад айгүй хэцүү байлталд ортыг. Надад болохоор ингээд нөгөө хүнээсээ сүрдээд идэг хаяа
нөгөө одоо ярилцж байгаа хүнээсээ тэгээд ингээ хамаагүй асуулт асуучихгүй байх үгээд хитрхи биеийг бариад миний хувьд хитрхи биеэ бариад идэг тал байдаг. Тэгэл тэрийг айлуулах задлахыг хичээгээл ярьдаг ч юм. Миний хувьд болохоор нөх амар хүндрэлтэй зүйл бол байхгүй яа. Тэгвэл өөрөө ингээд дуртай юм их ч юм уу сонирхолтой юм аяр нь хийж байгаа болохоор нийгэмд ингээд бас тий хэрэгтэй мессеж хүргэхийг хичээж байгаа болохоор нөх амар хэцүү юм бол байхгүй. Гэхдээ оролцож байгаа хүнээс хүндээ асуулт тавихта миний асууж байгаа асуулт нөгөө хүний одоо эвгүй байдалд оруулчих вэ ч юм уу тэр тал дээр жоохон санаа зовдөг. Тэгээд бусдаар бол нэг амар хэцүү зүйл бол байхгүй. Та нарын мөрөөдөл юу вэ? Айгу гоё сэдвээр орё л да. Мөрөөдөл гэх юм бол queer баримтат кино хиймээр байгаа. Тэгээ одоохондоо яг төлөвлөж нэг тийм одоо яг төлөвлөж амжаагүй болохоор яг мөрөөдөл байгаа. Гэхдээ биелүүлнэ гэдэгтэй жоох итгэлтэй. Би надад амар том мөрөөдөл гэдэг. Тэр нь болохоор би Нобелийн шагналыг авах хүсдэг. Нобелийн интенсив шагналыг авах хүсдэг. Би бүр интенсив төлөө хэмээх их төлөвийг хийх хүсдэг. Тэр нь хамгийн хамгийн том мөрөөдөл. Гоё мөрөөдөл. Чамтай ихнээс зузаарий да одоо Нобелийн шагнал авахаас нөгөө сайн найзлаа. тийм сайн зузаарий. За зураг. За миний хувьд мөрөөдөл гэх юм бол би ерөөхдөө мөрөөдөл зорилго хоёроо ер нь хоёуланг салгаж үздэг байхгүй юу? Би зорилгыг бол заавал биелэх хэрэгтэй. А мөрөөдлийг бол яг биелэхгүй ч гэсэн болно гэж үздэг. Тэгээд яг миний мөрөөдөл гэх юм бол сансарт нисэх. Тэгээд өөртөө хоёр амьдарж байгаа ихтлхийг гаднаас нь харах өөрийнүүдээр. Гэхдээ энэ ер нь бол биелчиж магадгүй, биелэхгүй ч гэж магадгүй л дээ. Гэхдээ сансарт би яаж нисэх вэ гэсэн чинь бас амар хүндрэлтэй ихтэй мэлээ. Тэгээд Би араараа барай нисэж байгаа л гэдэг тийм. Би ер нь бол сүүлийн хагас жил ерөөдөө 3D гэдэг ер нь нэг том концепт ер нь ороод явж байгаа. Тэгээ ер нь бол би ирээдүйд анимашн хийх зорилготой байгаа. Тэгээд 3D-гээ VR буюу virtual reality-тэй холбоод одоо ингээд яг амьдрал дээр байдгүй ч гэсэн би өөрийнхөө хийсэн орчинд очиод ер нь бол аялах бүрэн боломжтой болж байгаа. Угаасаа дэлхийн нийтийн хэмжээнд VR бол аягүй хөгжиж байгаа. Тэгээд сүүлийн үед бас Монголд 3D орж ирээд бас хөгжөөд явж байгаа. Тэгээд бас юунийг ингээд хөгжүүлээд тий бас нэгэн төлөөлөгч нь болоод явахыг хүсэж байгаа. Тэгээд ерөнхийдөө миний мөрөдлөө сансарнастай. Тэгээд яг миний зорилго болохоор анимашн хийх. Тэгээд ер нь бол анимашн хийх 4 биш татдаг. Тэгээд би бол дөнгөж одоо 2 дахь дээр нь 2 дахь руу дөнгөж ороод явж байна. Тэгээд тараахан анимашн руу орох болоог байгаа. Үүнд бас угаасаа цаг хугацаа хэрэгтэй. За хавх одоо Монголын анхны queer анимашныг үзгнэ. Тийм. Ер нь л тиймэрхүү л юм да. Кэнэг. Минийх болохоор ер нь амар энгийн. Би ер нь их нэртэй болоод Монголд гэлээд тэгээ хоёр талын яг гэр бүл хамаатан салмуудаа хурим хийхийг хүсдэг. Мэдээж найзууд энэ төр байх гэсэн хоёр талын гэр бүл нь хүлээн зөвшөөрсөн. Яг тийм хурим хийгээд амьдрахыг хүсдэг. Одоо дараагийн дугаар маань Монголын анхны лесбиан хосын хурмыг хийх хүсдэг гэдэг подкаст гарах нь шүү дээ хүмүүсээ. Би яг хурман дээр нь би хөдөлгөө юм. Би яриаг нь орсон шүү дээ. Тэгэхээр би яг хурмаа хийснээр л зарлаа. Тийм ер нь бол зургийг авч үгүй зэрэг авлаа. би зорилго дотроо л 2024 он гэхэд гэр бүлийнхэн маань бүгд намайг хүлээн зөвшөөрөөд уучраа олцсон байна гэж бичсэн байсан. Тэгэхээр дахин надад 5 жил байгаа. Тэгэхээр 5 жилийн дараа манай ихтер гараад ирчихвэл битээ яа. 5 жил дотор. Гэхдээ яг тэр удаан үргэсний дараа л гэрлээ шүү дээ. Тэгэхээр гайвхаа. Хүмүүсд би мөрөөдөл ярихгүй бол та нар асуухгүй биш. Асуухгүй шүү. Ярэ. Үүлээ яриаг үлээ. За ярьж байгаа. Ярэ чи ярэ. Ярьж. Миний мөрөөдлүүд бүгдээрээ биелчихсэн. Би нөгөө театрт тоглож үзхийг хүсдэг байсан байхгүй юу? Жүжиг тоглож үзхийг. Тэгээд театрт тоглож гисэн нийтлэл бичгийг нийтлэлээ хэвлүүлж үзхийг хүсдэг. Хэвлүүлчихсэн. Монголын анхны queer сэтгүүлдээ хэвлүүлчихсэн. Тэгээд одоо зүгээр бодож байгаа. Тэгээд хормонд явахыг айгүй хүсдэг байсан. Модлныг одоо хормонд явчихсан. Одоо бас тэр илүү мөрөөдөл гэвэл дахиад нэг хормонд очихыг хүсэж байна да. Манай найзууд ерөөсөө хормоо ихгүй тэгээд Чи өөрөө хормоо хийдэг. мөнгө авахгүй байна. Чи сая Гой хормоо хийх юм чи шиг. сая подкаст хийхээс чи миний сул тал мөнгөтэй гэж томроодсон биз дээ. Тийм нэрээ. Хормны мөнгө байхгүй. Хормны мөнгө аваа.
гоё хөрмөнд чимээр байна. Тэнд бүр ингэ дамжих уулгадаг гэсэн. Тэгээ жаадлаа. Би уудгүй шиг. Арай ер нь уухал юм биш үү? Үгүй би уудгүй маа. Мухад. Амар арийн. Тэвлээ. Ер нь над нэг мөрөдлөг юм байдаг юм дөө. Ямар гутан хүүхдвч яга. Муура яганаар удах гээ. Гэтэ нэр би муура яганаар бодох гэж үзсэн л дээ. Одоо манай муу зүгтагаадсэн л та. Гэтэ яг одоо баруун хойд төлнийх нь нэг тэр хүүхэд тэр нэг хэсэг жижиг ягаан байдیں۔ Миний муучраа ягаан. Би өөрөө бодож үзсэн. Миний муучраа ягаан. Гэтэ яг яг ингэ бодонгууд нэг тийм одоо би өчигдөр байсан, өнөөдөр байна, маргааш байх гэсэн тодорхойгүй. Тэгэхээр хотлоо юм мөрөөдөд дэмий авах гэж бодлоо. Гэтэ яг бас хүн л юм чи мөрөөдөн. Яг Кенаг хэлдэг шиг гоё мөрөөддөг л дөө. Одоо бид дуусгач болдог ч юм уу ч юм уу. Бараг сүүлийн асуултыг асуучих. Та нар ерөн Mongolian Queer podcast ер нь цаашдаа яг яаж өргөжлүүл зүгээр байна? Mongolian Queer podcast байснараа юунд хүрээсэй гэж бодож байна? Зөвлөгөөс эхлэе. Тэгэхээр зүгээр л сая зүгээр яг юунд хүрээсэй гэж бодож ирсэн чи яг ялгарлуу нийгэм. Хүн болгон мэдлэгтэй зөв ойлголттой. Яг хэрвээ Mongolian Queer podcast яг хүрх ёстой зарилтад тэр бүлгийн хүмүүстэй хүрч чадаад гэх юм бол тэдрийгээ мэдлэгжүүлж чадах юм бол энэ бол хамгийн том амжилт л байна. Миний хувьд болохоор Mongolian манай подкастыг маань одоо queer олон нийт илүү их сонсдог. Угаасаа. Тэгэхээр магадгүй зарим нэг одоо дугаарыг илүү straight хүмүүс сонсдог болоосаа straight одоо олон нийтийн дунд илүү хүчин аваасаа гэж бодож байгаа. Тэрнээс гадна яг энэ ч одоо төсөвгүй одоо төсөл штэ. Тэгээд төсөв одоо санхүүжилт олоод бүр өргөжөөд те тэгэж явбал бас илүү гоё гэж мөрөдөж байгаа. Мэдгүй олон нийтийн радиогоор цацагддаг ч юм уу. Эсвэл яадаг чи LGBT төв тустай аппликейшнтэй болоод тэрэн дотор нь подкастын хэсэг байдаг ч юм уу. Тийм. Эсвэл ядаж хөтлөгч нар маань хаяа цалин авдаг тийм ээ. Тийм болоосаа гэж танад нууцсан мэхэд би цалин авсан. Чи нэг юм өөр төслөөс жоохон мөнгө гарахад заа гэдэг бай. Зүгээр бүгдийн ч гэсэн боломж байгаа. Өөртөө жоохон мөнгө маа гэж заяа. Би яг миний хэлэх гэсэн конт хэлчихлээ шүү дээ. Тийм учраас яг тааж байна гэж хэлж байгаа. Хайлт яаж болох юм бэ? За заараа. Миний хувьд нийгэмд ерөөхдөө ингээл янз бүрийн мэдээлэлүүд өгдөө шүү дээ тий. Яг одоо ингээд хөөсийн баримжаа илэрхийлэл болон бэлгийн чиг баримжийн хувьд амар олон мэдээллийг бид нар өдөр тутамдаа сошиалаас харж ингэж байдаг ч гэсэн хүнд одоо ингээд 5 мэдрэхүй байдаг шүү дээ. Тэгээд ийм мэдээллийг бас сонсох байдлаар хүргэж яах гэдэг чинь бас тэр хүнд өөр мэдрэмж өгж байгаа гэж боддог. Сонсох, ярилцах тий. Тэгээ бас ингээд бид нар яг ингээд жинхэнэ хоолоогоор бас энэ хүний хоолоогоор ирж байгаа. Тэгээ сонсож байгаа болохоор нөгөө хүндээ хүрэхтэй ч гэсэн арай ингээд сэтгэлд нь ойр сонсогддог болов гэж зүгээр нэг мэдээлэл хараад ч юм уу ном уншаас илүүтэйгээр ингэж ярилцаад тэр хүн төрж байгаа болохоор арай нэг амьд харилцаа бас үүсгээд тэр хүнд бас мэдлийн ч гэсэн арай бацдагдаг болов гэж бодож байгаа. Тэгээд ер нь л тэрх байлаа. Тэгээ бас ингээд мэдэрч чадахгүй мэдээлэл ч юм уу бидраас бас авч чаддаг болоо гэж бодож байгаа. Энэ яг нэг мэрэгжлийн онцлог амар гаргаж ирлээ. Амьд тарилцаа. Бодит зүйл гэдэг зүйл дээр аяг толгуурлаж ирлээ. Тэгээ гоё ялаа шүү. Тийм ээ. Би шөмжтэй байгаа шүү. Зүгээр бодлоо. Кэнэг. Тийм миний хувьд бол бас амар ирээдүйн гэрэлтэй байдаг. Бид нар угаас айлуулах амар гоё эрэг мэдээлэл түгээхийг хүсдэг шүү дээ. Мэдээж хэлэхэд битээ хүмүүст асуудлууд зөндөө байгаа. Хаа сайгүй хүний эрхийн зөрчил нь байгаа. Тэрийг баян хэлээд ах юм бол одоо сонсож байгаа хүмүүс нь бас готролд орно ч юм уу тий. Тэгээд одоо энд зургуулаа сууж байгаа шиг дараа жил бас бүр олуулаа сууж байгаасай гэж хүсэж байна. Юу гэдгийг дугаар болгон дээр бас өөр хөтлөгч хийж болно шүү дээ. Тэгээ бүр сүултээ ингээд хөтлөгч нар дундаа ингээд санал авдаг. Бүр ингээд аль хөтлөгч нь энэ жил илүү таалагдсан бэ гэдэг нөгөө сонсогч нар дундаа ингээд тийм хий гэж даалтаа сонгуул хийж агаад амар хөрхөн жижигхэн шагнал өгдөг ч юм уу тий. Энэ одоо энэ сизний хамгийн шилдэг хөтлөгчөөр тэр тодорлоо ч юм уу тэгдэг нэг тийм илүү ийм баяр ёслолын болоосоо гэж үсэд байгаа. Бид нар одоох нь бол яг сэтгэлээрээ л хийж яваад байгаа шүү дээ. Манай олон нийтэд хэрэгтэй ингээд
Гэхдээ тэрнээс илүү даваад илүү баяр ёслолын хүмүүр мэддэг бас оролцдог байгаасаа л гэж үздэг. Нөгөө нэг юу iPhone-ы подкаст дээр ихний 10 байранд ороосоо гэж хүсдэг. Энэ болохоор хамгийн ихтэй жишээлбэл ингээл аналог подкаст ингээл байнга бийж идэв штэ тий. Тэр шиг ингээд магадгүй нэг удаач болтгоо ядаж Mongolian Queer podcast маань орчоосоо гэдэг мөрөөдөлтэй байдаг. Гэтэ ер нь бол ихний 50 байр 100 байранд бол хангалттай гэдэг дугаараа эпизод маань харсан ч 22 ч явжлаа. Дараагийн нэг рүү орох нь тий 20 оны зорилгоо тэгээд тавьчихвал гоё юм шиг. Ихний 5 дараа. 20 оны зорилго. Тэгээд сая үлээгээ ярьж байгаа нөө яларлан гадархалтгүй гэдэг шиг хүн болгон би битэйгээ мэдлэгтэй зүгээр л алтан баяр гэдэг утгаар нь те үүлээ гэдэг утгаар нь хөөе сайн ол гэд мэдлэгчдэг болоосоо гэж хүсэж байна. Сүүлийн үед хараад байхад хүнийг нөгөө гадна талаас нь илүү дэндүү ингэж мэдэрч ярьдаг болсон байна. Жишээлбэл над руу харангуйтай хөөе чи ямар таргалсан юм бэ юу байна хүн болох яг нэг тийм байдалтай байгаа. Жишээлбэл одоо Канада улстай ч юм уу ямар гоё өстэй болсон сайн уу гэдэг. Ер нь ихэвчлэн нэг тиймэрхүү байдалтай нэг гадна талаас нь ямар нэг юм харчаад тэгэж мэдлэг болоод байгаа нь жоохон хэцүү болж ирж байгаа. Бүр ирээдүйд магадгүй энэ ингээд дамжирсаар хагаад бид нарын бүр ингээд нэг юм хэлэхгүй л болохгүй юм шиг болцсон юм шиг байж магадгүй. Тэгээд дараагийнх нь мөрөөдөл нь LGBT подкастаас гарч иж байгаа мөрөөдөл нь LGBT гэдэг нэр байхгүй болчихсоо гэдэг зүйл байгаад байгаа. Ягаад гэвэл чи straight, чи LGBT, чи gay болохоор магадгүй ийм үйлчлэгээ аавна. Чи gay болохоор энэс хоцрогдно. Чи straight учраас чи ингэж энэ үйлчлэгийг авах хэрэгтэй гэдэг ч юм уу те энэ зүйл байхгүй болоосаа гэж үзэж. Зүгээр л хүн учраас бүгдээрээ би битэйгээ адилхан чи заавалчгүй чиний бэлгийн чиг баримжаа ямар вэ гэж хин нэгнээс асуух учраас заавалч өөрийгөө нэг би гей гэж яриад байх албагүй зүгээр л алтан баяр бол алтан баяр утгаар нь гэж хүн болгон би бинийг хүлээж авдаг болоосаа л гэж хүсдэг. LGBT гэдэг нэр нь өөрөө тийм өөрөө баг ядуур хаяа нэг надад нэг гадуурхаад байгаа юм шиг санагддаг ийм хүмүүс үед бас байдаг. За. Тэгээд би болохоор подкастын сүүлд болохоор юу асууя гэж бодож байна. Уул нь би дандаа ихэнд асуудаг тий. Яг нөгөө нэг өөрийгөө юу гэж илэрхийлдэг вэ гэж тодорхойлдог вэ гэд. Яагаад тэгэхээр энэ манай сонсогчд бас илүү сонирхолтой байдаг. Одоохондоо нөгөө нэг энийг ашиглахааргүй нийгэм бид нар хүрээгүй болохоор илүү ойртох гэж илэгтэй хэлэхгүй ч гэж болно л доо. Би бол өөрийгөө яг queer гэж тодорхойлдог. Хүсний баримжааны хувьд болохоор non binary гэж тодорхойлдог тийм хүн байгаа. Тэрийг нь хүмүүс ойлгохгүй бах тий. Энийг ерөөхдөө яриад эхэлж байгаа энэ нөгөө gender queer, gender fluid, non binary нь яг нэг тийм ерөнхий томьёо гэж явдаг. Яг одоо gender хувьд өөрийгөө яг заавал эрэгтэй болон эмэгтэй гэж тодорхойлох албагүй, мэдрэх албагүй, эсвэл хоёулангаар нь мэдэрч болно, аль нэгээр нь мэдэрч болно. Гэхдээ өөрийгөө одоо тодорхойлохдоо non binary буюу заавалчгүй яг эрэгтэй эмэгтэй гэж хоёулангийн ч юм аль нэг нь хэлэх шаардлагагүй л гэж үздэг байгаа гэсэн үг. Тэгэхээр яг миний бол Кенагийнхтай адилхан Кена өөрийгөө non binary гэж тодорхойлдог бол би өөрийгөө gender queer гэж тодорхойлдог байхгүй. Тэрүүгээр л жоох ялгаад болчиход байгаа. Тэрнээс бол тийм. Их ялгаатай монголоор ярьж болохгүй. За энийг ингээ монголчлах юм бол зүгээр ингээ өөрийгөө хүүсэхгүй гэдгээр мэдэрдэг байхгүй. Тэг ямар нэгэн тийм биологийн хүүсэхгүй гэж мэдэрдэг юм л байхгүй та. Тийм. Гэтэ бас ингэж хэлэхээр бас нэг жоох юм. Тийм монголоор амар хэцүү. Gender гэдэг чинь бас хүүс гэж орчуулахаар амар эвгүй болчихж байгаа. Тэснэ queer гэдэг чинь цаанаас жоохон тийм гаж гэж орчуулагдаж болохоор үг тэнгууд юу гин гаж хүүстэй гэх юм. Тийм gender fluid бүр инээдэж шүү дээ уян хүүстэй. Тэгэхээр gender нөгөө сумаг гэдгээр нь хэрэглэнэ гэдэг шиг л. Би орчуулах боломжгүй. Ганта бисексуал гэж өөрийгөө тодорхойлдог. Аль хүүсийн хүмүүст хүчтэй татагддаг. Тийм. Маш хүчтэй татагддаг. Гэтэ зэрэг гэж бас шууд ойлгож болохгүй юу? Бас тохиолдолд таа. Хоо яаж мэдээд байгаа бэ? Зэрэг татагддаг юм билээ. Тэгээд gender fluid гэж боддог. Ягаад тэгэхээр хаяа ингээд маш хүчтэй эмэгтэйлэг мэдрэмж хаяа ингээд маш хүчтэй эмэгтэйлэг мэдрэгдээд байдаг. Тэгэл тийм болохоор fluid юм болоо да. Ямар ч гэсэн сэц бол биш. Ингээд нэг бас бэлгийн чиг баримжаа хөөсийн баримжаа илэрхийлэл чинь тэр хүний бас ийм дотоод ертөнцийн аялал байгаад идэв шүү дээ. Ингээд комаут хийснийхаа дараа дахиад комаут хийх шаардлагатай болоод идэг үе байдаг ч юм уу. Тийм. Тэр болгоом тэгэл
хувь хүний аялал юм да. Наад хуучин бас тийм подкаст хийвэл бас айгүй гоё юм. Үл санаа бодож байгаа. Би яаж чадна. Яа пиосоо нэг юм өөрөөнөөс ойлгохгүй байдаг. Нэг бол би яг тийм тол биш. Тэгээд өөрийгөө тодорхойлохтой би бол пенсигчолгүй тодорхойлно. Тэгээд яг хүйсэн чиг одоо баримжаа илэрхийлэх болохоор би ямар ч нэг төөлгүй үзэлтэн баггүй юу. Тэгэхээр чинь би өөрийгөө яг их дээлж мэддэг юм дээлж мэддэг зүгээр л би бол хүн гэд мэддэг болохоос биш. Тэгвэл төөлгүй үзэлт ингээл намайг аавдаж болно. Юу н бүх төр юм надад тамч төөлөд. Нөгөө questioning гэж бас яваад байгаа шүү дээ. Өөрийгөө нэг тодорхойлдоггүй гэж яваад. Би яг өөрийгөө би лесбиан ч юм уу эсвэл би зүгээр стрит хүн би гэдгийг тодорхойлж чаддгүй. Би өөрийгөө трансгендер гэж хэлэхгүй. Би ямар ч төөл байхгүй тийм л тэгээд жоохон тавчаад байсан. Тэгээ энэ асуулт бол бүр хариулахгүйсэн ч болно тийм. Questioning гэж хэлэхгүй ч байсан бол би хариулмааргүй юм гэхэд том зүгээр. За миний хувьд болохоор хүйсийн баримжаа илэрхийллийн үед бол би синсгендер би нэг дандаа зис гэдэг нэг сольжилттэй синсгендер ер нь бол өөрөө яг эмгтээлж чаддаг. Тэгээд хөлийн чиг баримжаалын үед бол яг одоохондоо л би тодорхойлж чадахгүй байгаа. Яа тэгвэл хүн ингээл цаг ирэх өдрөөр тасан өдрөө болгон жил болгон тий хүн өөрийгөө нээж олж явдаг штеп. Тийм болохоор хүн байнга л өөрчлөгдөж байдаг. Тийм болохоор яг бэлгийн чиг баримжаалын илэрхийллийн үед болохоор биш хүйсийн чиг баримжаалын үед яг ТV гэж л хэлэхгүй. Тийм. Тэгээ одоохондоо яг өөрийгөө би үгээс ингээл судлаад явж байгаа болохоор яг одоохондоо яг хэлэх тодорхой хариулт бол байхгүй. Та бүхэн ярианаас сонсон бол найз охинтой дэмжсэн байх. Найз охин бас маш хөөрхөн гэдгийг мэдсэн баг. Тийм аа маш найз охин маш хөөрхөн гэдгийг мэдсэн баг. Би подкаст болгон дээр найз охины дөрөвдгийг бас анзаарсан байх. Тэгээд яг иймэрхүү асуултанд надаас нөгөө хүмүүс амар их чигээ юу гэж асуудаг байхгүй юу? Нөгөө нэг янз бүрийн LGBT-ийн арга хэмжээгээр явахаар тэгэн гот нь чи надтай унтах гээгүй юм бол энэ асуултанд надаас ингэж асуух эсгүй юм аа л гэдэг хариултыг би олгодог. Магадгүй өөрийгөө насаараа ингэж би өөрийгөө гей гэж боддог гэж явж байгаад ирээдүйд маш хөөрхөн эмэгтэйтэй ингэж гэр бүлцгээгээд би өөрийгөө стрейт юм байна гэдэг хамгийн сүүлд мэдэрсэн ч гэж болно. Магадгүй насаараа стрейт гэж явж байгаад дараа нь нэг залуу татагдаад тэр залуутайгаа хамт амьдралыг өрнүүлчих болно. Хүний амьдрал өөрөө яаж эргэж болно. Магадгүй насаараа ингэж өөрийгөө баян гэд бодоод мөрөөдөл явж ирсэн чинь нэг өдөр ямар ч мөнгөгүй юм шиг санагдах юм байна шүү дээ тий. Ийм үеуд ч гэсэндээ хүнд маш их байдаг. Тийм болохоор заавал ч хүнийг би ийм би тийм гэж тодорхой хайрцаглаа л тий. Би заавал ч хүнийг эрэгтэй хүнд дурлах хэрэгтэй. Би заавал ч эмэгтэй хүнд дурлах хэрэгтэй гэж бас нэг хайрцаглаад байх хэрэгтэй байх. Гэтэл хүн зүрх сэтгэлтэй юм чинь хүнд дурлах нь ойлгомжтой, хайрлах нь ойлгомжтой. Гэтэл дурлахгүй хүмүүс ч гэсэн байдаг л та. Тийм энэ хүмүүсийг ч гэсэндээ ойлгох хэрэгтэй болов гэж хүсэж байна. Тэгээд pray for singles тий. Зүгээр доромжлол тийм шиг санагддаг гэдэг юм. Харин надраа хастаа pray for singles. Би хоёулаа хостой биш үү? Би найз хүнтэй мөн залуутай юм. Би найз охинтой шүү дээ. За ууцгаая. Яг охин уу? Тэгж үү. Тий яг найз Хүүхэн биш юм аа. Тэгж үү. Гэхдээ яг юу ийм болохоор би яг queer гэдэг томьёон дуртай байхгүй юу? Queer гэдэг чинь бас нэг LGBT томьёолцсон ерхийлсэн томьёо шүү дээ. Аль дотор нь хийж болно. Тийм тэгэхээр амар амар байдیں۔ Тэгэл хүмүүсээс сухаа нөгөө айл нэг нь л гэсэн үг гээл болоо. За ерхийдээ өндөрлж чинь тий. Тэгээд шинэ жилийн мэд гэдээ дуусч байлаа тий. За бүгдээрэнд нь шинэ оны мэд төргий. Баяртай. За нэг өөр шинэ оны мэд гэдэг. Шинэ оны мэд төргий. Гүштэй. Өөртөө байдаг. За цаандаа угаад ягараа. За нам нэг ихний хэдэг